Тэтгэврийн даатгал нь нас ах үедээ хэрэглэх санхүүгийн баталгаад их усүртэй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Хувийн тэтгэврийн даатгал нь нийгмийн даатгалаас авах тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвртэй байх зорилгоор мөнгөн хуримтлалыг даатгалын хамгаалтаагаар бий болгох боломжтой. Тэтгэвэр, хуримтлал, за мөн даатгалын хамгаалт горыг нэгтгэсэн даатгалын бүтээгдэхүүн юм. Тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой. Таны тэтгэврийн хуримтлал зөвхөн таны нэр дээр үүснэ. Бий болгож буй тэтгэврийн хуримтлалаа хянах боломжтой. Тэтгэврийн хуримтлалаа бөөн дүнгээр авах, хэсэгчлэн авах, аль эсвэл насан туршид авах боломжтой. Урт хугацаанд доктортой хүүгээр өгөөж тооцогдно. Хуримтлал үүсэх хугацаанд амь насны даатгалын хамгаалт үйлчилнэ. Жишээ нь тэтгэврийн даатгалын төрлөөс хамаарат амь нас эрсдвэл 20-30 жилийн дараа үүсэх байсан тэтгэврийн хуримтлалыг гэр бүлд нь олгоно. Нийгмийн даатгал нь заавал төлөх даатгалын төрөлд ордог учраас та аж ахуй нэгж байгууллагад хариалттай бол нийгмийн даатгалыг заавал төлнө. Иймээс нийгмийн даатгал төлж байгаа шимтгэлээ хувьдаа шилжүүлэх боломжгүй. Гэхдээ нэмэлт тэтгэвэр авах зорилгоор сайн дураараа хувийн тэтгэврийн даатгалд хамрагдаж болно. Та нэмэлт тэтгэврийн даатгалын хуримтлалтай болохыг хүсвэл National Life даатгалд хандаарай. Учир нь санхүүгийн зохицуулах хорооноос хувийн тэтгэврийн даатгалын тусгай зөвшөөрөлтөй ганцхан компани. Ирээдүйд авах нийгмийн татгалаас гадна нэмэлт тэтгэвэр авах сонирхолтой ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд одоо авч байгаа тэтгэвэр дээрээ нэмж тэтгэвэр авах сонирхолтой зүрт гарсан иргэд үнцэнтэй ажилтнаа урамшуулах, доктор сургалтад ажиллах, арга хэрэгсэл хайж буй аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн татгалын шимтгэл төлдөггүй улмаас улсаас тэтгэвэр авах боломжгүй иргэд буюу хуваарай бизнес эрхлэгч, малчид, чөлөөт уран бүтээлчнэр. Ирээдүйд тэтгэвртээ санаа тавьдаг 18-аас дээш насны Монгол улсын бүх иргэд хадгалт хамгаалах боломжтой юм а.